За нууц материалууд эрен сурвалжлах нэвтрүүлгийн баг Орхон аймгийн цагдаагийн газрын үүдэнд ирээд байна. За бид бүхэн хэдхэн хоногийн өмнө зохиолчийг зэрэмдэглэсэн осол нэртэй контентийг хүргэсэн нь Монголын ард иргэдийн бас нэлээд их буур бохиндыг төрүүлсэн. Осол 2025 оны 4-р сарын 15-наас 16-ны шилжих шин гараад тухайн ослын улмаас одоо ингээд зохиолч хард бэлгүүн одоо зэрэмдэг болчихсон байхад яагаад энэ асуудлыг 7 сарын хугацаанд энэ Орхон аймгийн цагдаа нар шалгасангүй, эцэлсэнгүй, мухарсангүй вэ? Энэ одоо арга хэмжээ тооцоо гэдэг одоо маш их хэмжээний одоо шахал шаардлагаас ард иргэдээс ирж байсан. За тэгээ бид бүхэн ороод холбогдох албан тушаалд янз янзын хүмүүстэй л уулзлаа. Тэгээд энэ хэрэг нь өөрөө Улаанбаатар хот руу шилжчихсэн байгаа учраас одоо ингээд шилжсэн хэргийн талаар ингээд наашаа бид нар мэдээлэл өгөхөд боломжгүй байна гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгвэл бидэрт одоо яг юу хэлж байна гэхээр энэ хэргийг бол Орхон аймгийн цагдаагийн алба хаагч нар удаашруулсан зүйл бол огт байхгүй гэдгийг хэлж байна. За тухайн ослыг үйлдсэн тэр төгс очир гэдэг залууг болохоор эрүүгийн хэргийн эрүүгийн хуулийн 27-гийн 10 дугаар зүйлийн 2-1 буюу одоо согтууруулах хундаанд хэрэгэлсэн үедээ 2-2 буюу жолоод хэрэгхгүй үедээ 2-3 буюу хүний одоо эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэдэг зөвлөлтөөр бол цагдаагийн алба хаагч нар шалгасан. Тэгээд бид нэр одоо бүх одоо энэ шалгасан үндслүүдээ нотлох баримтуудыг бүрдүүлээд дуусчихсан. Энэ хэрэг яагаад эсрэгдэхгүй удаж байгаа шалтгаан нь юу вэ? Яагаад одоо бол шүүхтэр очоогүй вэ гэхээр гол шалтгаан нь ийм л гэж хэлж байна. Тухайн одоо хохирогч хард бэлгүүний зохиолч хард бэлгүүний сэтгэл санааны хохирлын үнэлгээ гэдэг зүйлийг одоо тухайн холбогдох мэргэжлийн хүн гаргасан юм байна. Тэгэхээр тухайн дүгнэлтийг нь болохоор одоо хохирогч хард бэлгүүн хүлээн зөвшөөрөж гар үсгээ зураагүй учраас дараагийн шатны шинжилгээ буюу тэр ажил нь хийгдэж байгаа юм байна. Тэгээд дараагийн шатны шинжилгээний ажил хийгдэхээр юу болдог вэ гэхээр Монгол улсад одоо сэтгэл санааны хохирлыг тогтоодог цөөх хэдэн шинжээч байдаг юм байна л да. Тэгээд дав заалд гомлоо гаргаад дахиад шинжилгээ хийхээр доор хаяж 3-аас 4 сар хүлээгддэг нэг юм ноцтой асуудал байдаг юм байна. Тэгээ энэ Орхон аймагт гарсан энэ ноцлохоор маш ноцтой хэрэг шүү. Энэ хэргийг нэн одоо яаралтайгаар энэ хэргийнхээ урдуу оруулах гэж хэлэх хэрэг эдэрт байхгүй учраас энэ хэрэг маань ингээд одоо прокурор руу очиж чадахгүй, боогдол дуусч чадахгүй байгаад байгаа юм байна. Хэрвээ одоо ингээд холбогдогч талууд нь ингээд тэр дүгнэлтэд зөвшөөрөөд гар үсгээ зурчихсан тохиолдолд энэ хэрэг бол яста маргааш байсан хамаагүй тэр прокурордоо очоод тэгээд шүүхээрээ эцэлэн шийдвэрлэх боломжтой гэдгийг бол хэлж байна. За тэгээд би эрүүгийн хуулийн 27-гийн 10 буюу ТV хэрэгслийн аюулгүй байдал зөрчих гэмт хэргийн тэр хуулийн санкц нь юу гэдэг юм бэ? Хэрвээ одоо тэр төгс очир гэдэг залууг одоо шүүх гин буруутай гэж үзэх юм бол ямар ял оноох юм бэ гэж харсан чинь 3 жил хүртэлх хугацаанд 3 сар хүртэлх хугацаанд орчих хэргийн хязгаарлах эсвэл 1-3 жил хүртэлх хугацаанд одоо 20 хал онооно гэсэн заалттай байдаг юм байна. Ерөөсөө эрүүгийн хуулийн заалт нь тэрл юм байна. Тэгээ одоо ямар ч үсэн энэ олон хүндрэл төсөлтийн юм хэрэг юм чинь холбогдох одоо журмынхаа дагуу шүүх дээр очих юм бол тэгээд прокурор нь юу гэж ярих юм, шүүх нь юу гэж шийдэх юм гэдэггүй тийм ээ. Ямар ч байсан шийдэгдэх боломж байгаа юм байна. Тэгээд зохиолч хард бэлгүүндээ хандж хэлэхэд ч гэсэн цагдаагийн алба хаагчтай уулзахад бол бид нар бол шинжилэн тогтоох бүх юмнууд хийцэн байгаа юм байна. Та тэгээд одоо холбогдох дүгнэлтэйгээ танилцаад явах юм бол энэ хэрэг өнөө маргаашгүй шүүх шилжүүлэхэд бүрэн боломжтой юм байна шүү эцэст нь хэлж байна. Тэгээд энэ хэргийг маань бас олон түмэнд хүргэсэн дуу хоолойгоо илэрхийлсэн бас Монголын ард иргэдтэй ч гэсэн мэдээлэх зорилгоор энэхүү одоо хөтөлбөрийг би хийж байна.